За сайн байцгаана уу? За өнөөдөр тодорхой нэг багцыг тодорхой нэг кодтой багцыг 15-1 ч гэдэг юм уу тийм кодтой багцыг тодорхой нэг ангид яаж олох вэ гэдэг ярилцъя. За бид нар урд нь бол яг ингээд анги руугаа орж жоод тийм ээ багц олгох гээд за 25 оны багцаас 5 ч гэдэг юм уу тийм ингээд олцдог гэсэн. Ингээд олгохоор бол энэ нөгөө ямар кодтой багц олох нь бол автоматар шийдэгдчихдэг. Номын сажтай өөрөө сонгож боломжгүй. Тэг яг энэ 7-2-ыг нь 7 ад үг гэдэг юм ингээд чаддаг байсан. За тэгээд тэрийг жишээ нь яаж хийх вэ гэхээр за багцын бүртгэл рүүгээ ороод тийм ээ. За энэ 7 дугаар ангийн 25 оны багц байж чинь тийм ээ. За энэ дээр орж ирээд за би энэ жишээ нь 7-гийн 25-ын 10-ыг 7-гийн B-д өгье гэх юм бол энэ багцынхаа кодон дээр холбооны баруун товчоо дараад бүлэгт олгох гэж байгаад эндээс 7 дугаар ангидны жагсаалт нь гараад ирнэ. Тэгээд 7-гийн B бүлгээ сонгоод хадгалчихна. За тэгээд нөгөө би бүлэг рүүгээ ороод 7B рүүгээ харахаар зэрэг энэ 7-гийн 10 багцын бүлэгт олгогдсон. За би тэгээд энийг яг нөгөө 7B ангийнхаа энэ ариун жаргалт ч юм уу хинт чи ингээд олно гэдэг ингээд олчих. Ингэж болох нэ. За ийм хялбархан байх нэ. За амжилт хүсье.